Raccoon Cinema үзүүлж байна. Оросын холбооны соёлын яамны дэмжлэгтэйгээр бүтээлээ. Гол дүр Сергей Безруков, Елизавета Боярская. Андрей Малюковын бүтээл. Тоглолт. 1941 оны 6 дугаар сарын 21 Киев хот. Одоо бөмбөг орууллаа штэ. Баруун хөд нь их бууд гэсэн үг харж байгаарай. Харалтаа. Чиний тэр их буугээд үс чинь хаана вэ? Раневич! Раневич! Баярлалаа. Сайн байна. Үдээсэй. Мондөг байлаа. Ходя! Баярлалаа хүүгүүдээ. Баярлалаа. Ходя! Тэнтэй уулзаж болох уу? Гар үсэг авах гэж байна. Тийм ээ. Одоохоо. Эний юу бодож байгааг таада? Нөгөөхөө. Яг үз? Тийм ээ. Үнэхээр үү? Тийм ээ, тийм. Ходя! Ашгүйтэй. Ходя хүмүүс хараад байна штэ. Би чамд хайртай. Баярлалаа өгтөө. Баярлалаа. Танд гялаа. Раневич авраг. Наадах чинь бусдын хүүхнүүдийг булаартаад авраг баг. Чимээгүй. Энд ч цагаа олсонгүй дээ. Георги амьсгаа гадараад аятайхан баймил. Бурхан өгнө үз. Энэ тэмцээнд би хоцсон шүү. Энэ эмсэглээрээ бидний зургийг дарж байна. Дахиад сонгож чаддгүй юу? Сонгочихсон. Өдрийн мэнд. Анна Сергеевна, та бид хоёр сүүлчийн багш нарын хурлаас хойш алигтайч уулзсангүй. Хичээлийн шинэ жилд ямар байдлаар хэл сурах вэ? Ерөөсөө одоо зугаалж харилцаатай байвал ямар вэ? Үгүй. Намайг уучлаарай Павел Иванович. Хичээл орохоор ярилцсан. Би завгүй байна. Нөхөд хөл бөмбөгчдөө. Та нарын бүх юм зүгээр. Тийм ээ, бүх юм зүгээр. Энэ дээр урт удаан дурсгал гээд бичээд өгөхгүй юу? Чамд шүлгэлсэн роман бичээд өгье. Та энэ нөхрөөс ирсэн гар үсгийг аваарай. Гомдчих гээд байдгийг. Улаан арим бол зөвл засгийн төв шин шүү. Москва, нөхөр Раневич жирлээ. Ахлагч. Хувийн амьдралаа орхий. Ямар ч байсан маргааш их хүртэл. Мэдээч үдэ Павлович. Манайд очих уу? Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Энийг бэлгэлж үү? Тэг. Энийг танд Аз жаргал хүсье. явъя. Коля. Хүлээгээрэй. Хаашаа ярьсан бэ? Сурччихжээ. Үргэлж яарсаар байгаад. Чи бит хоёрт яарах хэрэг байгаа лөө. Одоо яарах хэрэггүй. Би бүгдийг шийдсэн. Хүлээ. Суучих.
постели, и лица грустно подали. Последний касса, печаль хрустальная жила. Грусти, когда с тобою мы не знали, ведь мы любили, и для нас весна цвела. Ах, эти черные глаза меня пленили, их позабыть нигде нельзя. Они горят передо мной. Ах, эти черные глаза меня любили. Куда же скрылись вы теперь, кто близок к вам другой? Ах, эти черные глаза меня погубят, их позабыть нигде нельзя. Они горят передо мной. Ах, эти черные глаза. Кто вас полюбит, тот потеряет навсегда и сердце, и покой. Очи черные, очи страстные, очи милые и прекрасные. Как люблю я вас. Neue Liebe, neues Leben. Herz, mein Herz, was soll das geben? Was bedrängt dich so sehr? Зөвхөн би ганцаараа зовдөг нь биш юм байна. Nicht Herz, Герц биш ээ, херц. Херц гэж зүрх гэж байгаа юм. Үгүй л хөө. Тэгвэл чамд гэвэл юу гэж хэлэх вэ? dich. Дих. Тэгвэл ангиж бай. Мани Herz одоо дих боллоо. Welch ein fremdes neues Leben. Чи энэ зурган дээрээс энийг заадаг уу? Хэрэг гай таарсан бол яах вэ? Чи юу ч ойлгохгүй. Энэ бол Гёте. Гёте гинэ. Тэгвэл ч хүчтэй юм байна. Коля. Ямар ч байсан хоёулаа аз жаргалыг заавал үзнэ. За юу. Хоёулаа ийш тийшээ явж яах юм? Здесь мы Энд бид хоёулах на харин тэнд харилгийн хүмүүс. Энд бид хоёр зүүт үзнэ. Одоо чи миний эхнэр шүү дээ. Дахиад хэлдэ. Чи миний эхнэр. жена. Эхнэр гинэ. Я знала. Би мэдээд байсан юм аа. Юу мэдсэн гэж? Нүгэл үлдсэний төлөө шийтгэн гэдгийг. Юу нүгэл вэ? Маа, ховцоомс. Юу яриад байгаа юм бэ? Нүгэл хилэн цэцгэх шиг битгий балаа юм яриад байлаа. Энэ тэнгэр дуграагүй гэдгийг чи сайн мэдэж байгаа. Болж үз. Дөрөв ховцоомс. Би юу болоод байгааг мэдээд ирээ. Миша радио ажиллаж байна. Зүгээр одоохондоо дуугүй байгаа юм. Цаг нь ирэхээр бүгдийг мэдэнтэй гайгүй. Хүлээж. Коля. Германчууд байсан. Онгоцны далавчин дээр хас тэмдэг байхыг би өөрөө харсан шүү. Одоо л бидний хэрэг гарна ээж. Маш яралтай. Миша, би хамт явъя. Сайн уу? Юу болсон бэ? Сайн байна уу Коля хаа? Сайн уу хонгорхон минь? Тантай явж байгаа хин юм бэ?
Сайн уу? Намайг Аня гэдэг. Чамайг хэн гэдэг? Сафа. Анхаараарай. Москвагаас ярьж байна. Зөвлөлтийн цэрэг Германы цэрэгтэй. Зөвлөлт Германы хэл дээр тулалдаанд орлоо. Зөвлөлт засгийн газрын мэдээллийг хүлээн авна уу? Дахин хэлье. Зөвлөлтийн цэрэг Германы цэрэгтэй. Зөвлөлт Германы хэл дээр тулалдаанд орлоо. Энэ бол дан. Чи одоохонд эндээ сууж бай. Би залууслаар очиж юу хийхийг мэдээдрий. Коля. Эндээ хүлээгээд төвхнөд байж бай. Санаа зовлтгүй. Би удахгүй. Дан гэж шүү. Дан босгоно. Дан. Радиогоор ярьж байна. Өглөөний 4 цагт ямар ч сануулгагүйгээр Германы цэрэг зөвлөлт холбоот улсад галдан довтлоо. Сэргээс лав чөлөөлнө гэж байхгүй. Бид ямар эрдэмтэд байгаа биш. Өөр хэн ч үлээ. Бүгд хүсэж байна. Би өөрөө чихний татлагаар явах байсан юм. Сайн уу? Сайн уу? Бид сахилга баттай. Яагаад гэвэл бид зүгээр нэг хөл бөмбөгчд биш. Би сайн ойлгосонгүй Пауло гэж. Динамогийнхан хөл бөмбөгчд биш юм уу? Динамогийнхан бол сэргийлэгчд Раневич. Дотоод явдлын ардын комиссар Албан хаагчд. Хэн үүлгэн шилжүүлэлтийг хангах юм бэ? Юуных нь үүлгэн шилжүүлэлт вэ? Германууд Киевд явна гэж та нар бодоод байгаа юм. Биднийг энэ цуусаар байхад юу ч хөө болгож байгаа үстэй. Одоо бүгдээрээ хамтдаа явж үзүүлээд өгөх хэрэгтэй. Татлагын газар нэгдсэн байна лээ. Нэр нь явцгаая. Бид яагаад энэ цуугаад байгаа вэ? Цэрэг татлагынхаа өнөөдөр ирэхгүй. Яахаараа ирэхгүй гэж. 18 цагт редакцид гэрэл зурагтай материал өгнө шүү дээ. Тушаал өгсөн бол суухал болно. Юу хэрэгтэй вэ залуу минь? Сургуулилтанд явахгүй мó? Үгүй, фронт явна. За тэр Петр Моисеевич. Сайн дурын цэрэг. Хувцас тайл. Энд хэн даргав? Би. Бүгдийн боонд нь бич. Бүгд динамогийнхан. Ингэж болохгүй. Эхлээд бүгд эмчид үзүүлэх хэрэгтэй. Үгүй, эмчид дараа үзүүлээ. Эхлээд над дээр. Ирчүүдээ над дээр. Мишка, хувцас тайлхаа болоо. Хамт явъя. За илүү. Арцгаа шах. За. Чи ойлгов уу? Би цоо ирвэл. Игмэл жаахан гэмтэлтэйгээс өөр юу ч байхгүй. Хараал эзэн мөн эмч чинь намайг дахир дутуулгаад авах яадгийг. Муу еврей. Би ч гэсэн монгол царайтай биш шүү. Үгүй би. Сонгодог утгаар штэ. Яава. Та нарт Гитлерээс цагтл ирлээ. Олзлогдоод явхдаа солих цэвэр дотор хувцас, саван, халбаг тогоо авч ирнэ үү? Чөтгөрөө надад тогоо байхгүй шүү дээ. Яасан кино таалагдав уу? Сонирхолтой байна уу? Энэ авха энд бүртгэлтэй юм уу? Тийм ээ. Бид гэр бүл болох гэж байгаа юм. Тэгээд би фронтод явна. Ойлгож байна уу? Одоо намайг анхааралтай сонсоод тогтоож ав. Маш чухал учраас чи мэдж байх ёстой. Бидэнд байлдааны сумтай хурдан буу тавьж өгнө. Миний үгийг ойлгож байна уу? Тийм ээ. Энэ өрөөнд байгаа эмэгтэй миний эхнэр. Энд амьдрын ойлгов. Тэгээд би эргэж ирээд чиний тухайн нэг л үг сонсох юм бол Үгүй дээ. бууг тогтоож авсан уу? Тий. Сайн байна. Чи гутах хэрэггүй. Сайн сайхныг бодоод байж бай. Ойлгов. За явж болно. Мохорхой. Тийм ээ. Нэг өдөрч бүтэн байсангүй. Чи сайн ойлгож байгаа шүү дээ. Заримдаа зөвхөн хаалга манах хэрэгтэй байдаг.
Цэцгээ мартлаггүй усалж байгаарай. Түргхэн шиг дайснаа дарж эргэж ирээд хорим нараа хийнэ. Юуны төрөнд хоримын ордонд очино. За яв. Аня. Чи хизээ явах юм? Маргааш. Коди хаалга хаачихл да. Коди хаалгач онгорхоо. Ямар хамаатай юм бэ? Тийшээ гүйж бүгэлтэйгээ золхон доо. Марима. Яс, ухмэргүй байна уу? Гүмэргүй байна. Чи хөл бөмбөгч юм биз дээ. Наадах чи хаалгач. Тэгэхээр хаалга мандаг байх нэ. Мандгүй юм аа. Тоглолдог юм. Нөхөр ахлагч. Чи фронтод аюултай мэрэгжилтэй юм аа. Ядаж юм шигддэг байгаад. Тэгтэл хаалга юм шүү. Тэндээс юу гин барих? Сумнаас өө. Азан таарвал бөмбөгөр нэз. Хэвтээд. Коля. Бит. Юу гэнэ? Бид тэдэнд үзүүлээд өгсөн үү? Ягч биш ээ. Юу болсон бэ? Чи жаахан шаргачлаа. Ахлагч буруу ярьсан. Хаалгач танд ашигтай мэрэгжил. Чи миний нислэлтийг төрүүлж сонслоо шүү дээ. Биднийг бүгдийг аварлаа. Бүгдийг. (1941 оны 9-р сарын 20). Яна. Талхаа мартчих. Хаана марцсан гэж? Байсан газар л мартчихгүй юу да. Яадаг вүлээ? Аль вэ? Яана. За аяргим. Ах нь яаж байна? Сурггүй. Генерал, бүгд бэлэн. Kiew, von sich ihre Befreier begrüßen zu dürfen
Юу яриад байна? Германаар ярьж байгаа гэж бодож байна. Es lebe die große Armee von Deutschland. Ямар ч байсан хичээж байна. Энэ Оросын ёс. Та толгоноос нуглаад давсан дүрээд идэх ёстой. Итгэлтэй байна уу? Тийм ээ, бүр итгэлтэй байна. Баярлалаа. Одоо тэгээд энийг яах вэ? Ингээд жоромтой боллоо. Слава Богу, я легитимно обраний на засіданні міського проводу ОУН. Запевняю вас. Мы не понимаем вас. Бид таныг ойлгохгүй байна. Орсоор ирдэ. Говорите Орсоор ярь. Я хочу Би та бүхэнд заверяю Украиний ард түмний бүрэн дүүрэн чин сэтгэлийн баярыг хүргэж байна. Германы агуу гүрэнтэй хамт манай Украин улсыг цогцлон барина гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Энэ юу юм? позволил себе Би Молгоо ухаанаараа Германы зэрэг Орчин үеийн үндсэн зарчмыг тод томрон алхаагаараа авч явахыг дүрслэн үзүүлсэн юм. für unsere Armee. Danke. Bitte sehr. Таныг урьж байна. Баярлалаа. Оросууд энэ газрыг Бабы Яар гэж нэрлэдэг юм. Орчууд бол эмэгтэй хүний жалга. Одоо зөвхөн эмэгтэй хүнийх байха болно. Жалгыг гүнзгийх хэрэггүй. Энд сайн багтаавал 50-аас 60 давхарлж орж болно. Дундаж багтаамж нь 50-аас 60 мянга. Энэ бол ихний айлч. Сайн байна. Энд бас энд нарийн гоо жалгатай. Автоматчид ажиллахад эвтэй бөгөөд эмх замбараагүй байдал гарахгүй. Устгалд орогчид эгнэндээ өөрөө өөрсдийнхөө байранд хэвтээд өгнө. Бондоо сонсогдох учиргүй. Жалгын гүнзгий дуу чимэг дарна. Дээр нь нэмэлт дуу чимээний өнгөлтөнд давталт. Бүгдийг сайдар шалгах хэрэгтэй. Би өөрийн биеэр энэ ажиллагааг хариуцсан. Бид бүгдийг тооцоолсон. Тэнд сүмийн ард сэтгэл мэдрэлийн эмнэлэг байгаа. 700 гаруй Оросын галзуучууд бий. Тэдэн дээр туршилт хий. Та нар чи юу хийгээд байна? Хаашаа авч явж байгаа юм бэ? Та нараас асууж штэ. Хаашаа авч явж байгаа юм бэ гэж байна. Зэрэгцээд яваа. Хаашаа авч явж байгаа юм бэ? Манайх цагийн хууртай гэдгийг ойлгодгүй юу? Тайвшраа хайтан. Эдний чи хэн ч идэхгүй. Нүх хадлаа унтчихна. Юуны чинь нүхвэ? Та нар хүрц өгөх гэж байгаа мó? Гартаа сэрээч байж үзээгүй хүмүүс шүү дээ. Ойлгож гинэ үгүй юу? Тийм бол халбгаар л ухна үз. Юу? Дими мэд хэрэггүй шүү. Би ч гэсэн тхийг хүсэж байна. Амралч юм уу хаашаа юм? Айн болж байна. Ажил нь биз. Бийтэн сайн. Үгүй удах юм уу? Удахгүй.
Ийм нарийн ажилд орон нутгийн цагдаагийн газар тохирохгүй. Тийм ээ. Би манай мэрэгжлийнхний дуудсан. Ой. Одоо болно. Ажилдор. Алив. 2 минут штэ. Ольга Владимировна, хидээд өгөөч штэ. Би 2 минут явах хэрэгтэй байна. Гуйлда зөвшөөрч өчтэй. Ганцхан минут их бодож 2 минутанд л амжиж штэ. Битгий заваагаад байл да наатха. Bitte 2 Minuten. Bitte 2 Minuten. За болно, явъя. Түргэн явъя. 1 минут. Ганцхан минут. Манай офицер эдний хэрэг байхгүй бол хуваарийн дагуу аваад явъя. Адагтай эндээс яваарай. Танаас гоё. Баяртай.
Наз болоход шөндөө дулаан юм. Удахгүй хүүтэндээ. 11 сард юу хийх вэ? Хэрэггүй Андрюха. 11 сар хүртэл амьд явахгүй ч юм биш. Мөн тайтгаруулва. Комиссарууд бос. Урагшаагаар. Ой, динамикийнхаа. Дуугүй суун гэж бодоо юу? Хүрээдрээ цагтааг нь авшаа. Андрюха хэвтэрээ. Орсын новш. Бузар хахайнууд. Бас өргөл. Кодя яаж унаа суу. Битгий цугалзаад байл та. Андрюха. Хоёулаа бөмбөг ашиглая. Юу гарах? Одоохоны юм сэтгэнэ. Ахлагчаа ямар хэрэгтэй юм бэ? Ягаад гэвэл зөвхөн энийг л хийж чадах учраас. Би ч гэсэн бас тиймээс хийж чадах юм аа л хийх. Хаалга хэрэгтэй шүү дээ. Одоохон зохицуулна. Хүнд бэртлийн дараа болон тэнхэрсний дараагаар хаалгач ирээ нэвж эргээд тоглолтод орлоо. Баяр хүргээрэй нөхдөө. Жаахан чаашлаад өгөөрэй. Энд хаалга тавина. Энийг барьж та. За. 1 2 3 4. Энэ хүртлөө. Кимийн Динамогийн шилдэг давтагч Андрюха цохино. Итгэвтэй нөхдөө. Итгэвтэй. За Андрюха эхлэрэй. Сайн байна. Адив Андрюха, адив. Дахиад Андрюха. Дахиад. Болж байна. За алив. Өнгөрсөн. Одоо бүгдийг үзэгчдтэй хамт бодож унган да. Эдэргээ. Сайн байна. Молодец. Болж байна. Das ist aber schön gegangen, nicht wahr? Дальше. Дараагийнх нь. Бринкмен, та Ливаны зэрлэгүүдэд үнэлэлт өгөхдөө түр гэдсэн юм шиг байж. Энэ бүгд том улс болон том үйлдвэрлэлтийн шинж тэмдэг шүү дээ. Ухрахтаа бүгдийг менжүүлж, өөрсдийн угсаа нэгтнүүдээ ус цахилгаангүй үлдээж, хүүрнүүдийг дэлбэлхэн тэгээд зэрлэг хэрэг биш гэж юу? Тийм ээ. Би 5-6 нийслэл хэлж байсан боловч ийм зүйлийг хаанч үзээгүй юм байна.
Орос удаж гайхшрал төрүүлж байна шүү. 2-7 хоногийн дараа бид Москваг эзлэхэд Оросууд манай тэжээвэр амтд болно. За өөрсдөө туслаарай. Кришатыг бол хажуу зэрэглэдэг удмаа тэр аяараа шатаж дэлбэрч байна. Байж боломжгүй. Генерал хаана байна? Би Берлин руу бичгэлгээсэн. Еврейчүүд эдгээр дэлбэрэлт төлөвлөгийн буруутай нийлт байна. Еврейчүүдийн асуудлыг дахин хойшлуулж болохгүй. Бид яавч Варшав, Краков дуулсан шиг еврейчүүдтэй зурлаж болохгүй. Ажиллацгаа. Эдгээр дэлбэрсэн байшингуудад хэдэн 10,000 герман хүмүүс амьдарч болох байлаа шүү дээ. Действуйте. Машинууд чинь Киев хотыг эзэлвэ. Бид ч тэнд бүгдийг муугүй минжүүлсэн шүү. Майн авшнуудаа. Юу ч танарт өгөхгүй дээ. Манайх ирж байна, манайх. Үгүй Андрюха, манайх нөгөө талд байгаа. Үгүй, манайх нь тэнд байгаа. Аня тэнд байгаа. Тогш. Дэдрэг. Тургын танил. Еврейчүүд анхааралтай сонсцгоо. Та нар намайг ойлгож байна уу? Тийм ээ. Украинчууд та нарын байшин барьдаг дэлбэлсэн хэргийг өршөөхгүй. Та нарын хийсэн хэрэг гэдэгт бүгд итгэж байгаа. Маргааш хядлага ихлэнэ. Бид еврейчүүдийг Киевээс гаргаж Германд ажилуулахаар авч явна. Ойлгов уу? Мэдээж ариун цэврийн ариутгалын дараагаар. Еврейчүүд 20 жилийн коммунизмын дараа ламнараа сонсч байгаа юу? Тийм ээ. Сонссонгүй. Тийм ээ, тийм. Сайн байна. Тийм бол нүүлгэн шилжүүлэлтийг 2 хоногийн дараа эхэлнэ. Дарнийс хорих лагерт манай Динамо германчуудтай хөлбөмбөг тоглоно гэх юм. Худлаа. Би худал ярьсан гэж юу? Чиний дахиад худал ярьж байна. Хаалган дээр Раневич өөрөө зогсно гэсэн. Юу? Та сая юу гэсэн бэ? Та яг мэдэж байна уу? Манай Петр өчигдөр судлагдахтаа Раневичийг өөрөө харсан гэсэн. Яагаад сулсан гэж? Яагаад? Яагаад юу ах вэ? Депод ажилдаг байсан. Тэгээ яхав би өөрөө ПС-ийн бичиг баримтыг хөөцөлдсөн. Тэгээд
Бидэнд одоо хөлбөмбөг ямар хэрэгтэй юм? Урам зориг. Юу? Эрүүл бие царуул ухаан оршин гэдэг шүү дээ. Чи эрүүл ухаантай байна уу? Хот 3 дахь өдрөө шатаж байна. Тийм ээ, бид өөдрөг сэтгэлгээтэй инх дүнх амьдралтай мөн сайхан тоглолттой. Тэгвэл багийнхныг локомотив гэх үү? Рух. Манай рух гэсэн үг л дээ. Украины их орончдын рух. Би ч гэсэн жинхэнэ их оронч хүн шүү дээ. Жинхэнэ биш ээ. Спражны гэдэг юм. Яг тийм ээ. Спражны. Идет. Зяц. Но если ты Чи үнэхээр тийм их оронч юм бол ажлын төлөвлөгөө бэлдээд. Миний спортын асуудал хариуцсан орлогч болоор. Тань дээр хаттай Аана ирлээ. Танаас сургуулийн багш гинэ. Павел Иванович. За яв. Павел Иванович. Коля хоригдлаа гэж энд байна. Хин гинэ? Коля, миний сүйт залуу. Николай Раневич. Хөлбөмбөгч. Динамогийн ахлагч. Та нар чинь хөлбөмбөг гэдэл. Өнөөдөр бүгд галзуурч хаяа. Со. Хэрвээ та хөлбөмбөгийн аврах шалгаруулахын талаар бол Ямар аврах шалгаруулах гэж? Тэндээс гаргахад надад туслал та. Павел Иванович. Та аварч чадна шүү дээ. хоёулаа хамтдаа чадна. Яаж? Маш хялбархан. Соёл иргэншилт ертөнцид байдаг шиг гэрэл их гэрээнд гарын үсэг зуръя. Таныг холё зөвхөн таныг надтай үлдэнэ гэсэн тохиолдолд амьд үлдэнэ. Би ойлгохгүй. Бүгдийг ойлгож байгаа. Энэ олон жилийн туршид сайн ойлгож байсан. Тэгэхэд би тань дээр очихоос айж зөвхөн холоос хардаг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Одоо нэг бол таны бардам сэтгэл, нэг бол энэ хүний амьдрал. Тиймээс та сонгоч те. Та үннээсээ хэлж байна уу? Тийм ээ, энэ бүхэн үнэн. Нас урт удаан хугацаанд. Танаас удаан хүлээлгэхгүй байхыг хүсье. Хорих лагерт бодох хугацаа өгдөг юм. Энд чи юу гэсэн үг? Тэр чи ямар газар юм? Хүсэж байгаа бол өөрөө шалгаж болно. Коля. Коля! Намайг Павел Иванович руу хүргээд өг.
Мэдэхгүй юм аа. Мишкагийн төрсний гэрчлэгийг авах уу яах вэ? Орхоо. Мишкаг эргэж ирвэл хэрэг болно. Ээжээ сурах бичих авах уу? Тэнд очиод өөрийг өгөх юм болов? Аваа, өхөө минь аваа. Тэрэнч дээр бах. Ламнарч тэгж хэлж байсан шүү дээ. Аваачаад ажиллаж өгч магадгүй. Ажлын карт гэдэг. Тийм биз дээ. Ноён бургомистрэ таны дуудсан шивцөө ирлээ. Орвол. Ороор. Өглөөний минь ноён бургомистрэ. Тэгэхээр ийм байна. Одоо миний машиныг авч хотын захиргаа ороод Раневич болон өөр бусад хөлбөмбөгчдийг суллаж ажилд оруулах захирамж гарга. Өөрийн гарын үсгтэйгээр. Чи ч надаа дарах шүтээ. Дараа нь яах вэ? Дараа нь харавсан сум шиг хориглагер руу очиж тэднийг авчир. Тэгээд чиний хөлбөмбөгчд бэлэн болно. Харав Анна Сергеевна. Өөрийн зүгээс би гэрээгээ биелүүллээ. Гэхдээ дотоод яамны офицер Раневичтэй уулзвал тэр нь миний ажил төрөл. Тэр ч битгий хэлээ. Амь насанд хөнөөлтэй гэсэн үг. Тиймээс гоё. Цаадахнасаа холхон байхаарай. Хэрвээ ямар нэг юм болвол цаадах чинь хориглагер руу буцаах нь миний үүрэг. Павел Иванович. Сайн уу? Иргэдээ битгий яараа. Бүгд амжина. Бүгд амжинаа. Битгий яар. Эмх журамтай байцгаагаарай. Эхлээд хүүхдүүдтэй хорогоод дараа нь өөрийгөө боомлсон гэсэн шүү. Би бүр итгээгүй шүү. Ёстой итгээгүй. Ямар ч байсан бидэнд очих газар үлдээвэ. Байшинг манд хэлбэлсэн. Гэхдээ ямар ч байсан толгой хорогдох байр хэрэгтэй. Одоо дэлбэлхэ болсон. Тэр шатаг шатж байсан. Төв бүхэлдээ шатж байсан. Энэ бүхэн яаж л дуустах юм бол та? Охин минь эндээс түргэн зогт. Сайн тогтоож. Орон сууц руугаа битгий буцаарай. Хашаанд байдаг амбарт нуугдарай. Ойлгосноо?
Охиноо тавь. Тавь, чи тэрдээ тэргүй хамгаалж чадахгүй. Охин минь. Хүүхдүүдтэй хамтгүй. Аавынхаа хэлсний хийгээрээ сонссон уу? Аавынхаа хэлсний хийгээрээ бяцхан охин минь. Ойлгосон уу? Охин минь. Алив нэг юм л дээ. Хаашаа ч явахгүй бол хизээ та нар ирэх юм бэ? Эхлээд тасалбараа авна. Гүйгэр. Түргэн дэс юм. Түргэн дээр тооч. Худал. Бити эргэж хараа. Хошо битгий хараарай. Харда дахиад иврэ. Хаанаас гараад ирдэг байна? Хүмүүс залгич нь. Марика, хаагур гүгээд байгаа юм бэ? Имээ найл хөрөөнөөс хойш хүлээгээд байна штэ. Тань охин уу? Тийм ээ. Хүүхдээ дэрэгдээ авч яв. Хаасайгуу баримтчилгаа явуулж байна. Их баярлалаа. Аава амарт нугдсан. Гэтэл бүгд цоочтой байх юм. Одоо. Ар. Би одоо Киев хотын спортын хорооны дарга. Энэ та нарын ажлын томилгоо талхны үйлдвэрт ажигч хийнэ. Тэнд талхны карт байгаа. Дөрөг машин цоо. Зогс. Гарын үсэг. Явцгаая. Удаан хүлээх байх шүү. Би явах хэрэгтэй. Держи. Мэ. Сууж л байг. Би хаалганд цааж хийчих. Юм ийгэж мэдэх. Свирскигийн сайн хүмүүс байсан. Танд баярлалаа. Тэгснээс хүний үрийг яаж хоолох тухай л бод. Хотыг мань юу болгочих вэ навчнууд чинь?
Еврейчүүд комиссаруудынхаа хамт ингэсэн юм аа. Харин шин засаг хүмүүсийг аварч байсан учраас хотынх нь язгуулсан. Мөн миний спортын дарга болсон нь ч та хоёрыг язгуулсан. Та хоёрыг надаас өөр хэн дурсгавтэй. Тэгэхээр юм байна. Манай багт орно. Рух гэдэг юм. Хинтээ тоглох юм? Авраг шалгаруулах бол жинхэнэ. Тэгвэл дайныг яах вэ? Дайн сарын дараа дуусна. 10 сарын 30-нд Москвад Германы парад болно. Ана амьд. Амьд. Бургомистрийн дор амьд байгаа. Ухадлаа. Гол ячмээгүй. Чи чинь яава? Гутарсан уу? Эртнээсээ юм алддаггүй хүүхэн байсан юм шүү дээ. Одоо яа ихэвдэ. Тэр аль бие ёсны ихнэр нь болсон. Чи ч удсангүй дээ хөрхий. Тиймээс энэ тэмцээнд чи бит хоёр тэнцлээ гэсэн үг. Сибирский хаан байна. Хаан гинэ? Хаан ч байхгүй. Яаж байгаа юм бэ? Хэрэггүй л дээ. Битгий л дээ. Новшнууд юм да. Та нар. Халахны үйлдвэрт ажиллана. Карт өгсөн. Бас тоглоно. Ашгүй дээ. Идэд. Битгий яар. Украины авраг шалгаруулах тэмцээн болно. Шигшэг ихэн гарна. Амьдраад байна да. Тоглогч болно. Амьдрцгаана. Эгч минь чи ямар царайлаг юм бэ? Яагаад ингэж хувцалсан? Имлэгт очих юм биш үү? Имлэг байхгүй болсон. Бүгдийн чөлөөлсөн. Тийм бол сэтгцийнхэн бидний дунд зугаална гэсэн үг үү? Тэд бидний дунд, бид тэдний дунд. Одоо бүгдээрээ хамтдаа байх болсон. Идээд.
1942 оны 5 дугаар сарын 1. Өглөөний мэнд. Мэнд ээ. Баярын мэнд. Баярлалаа. Зөв засгийн үед 5 сарын 1-нд амраадаг байсан. Сайхан байжээ. Унтаж хорхраад. Тийм байц. Харин цонхон доор муусан тэнгүү цугларч дуулж ураа нөхдөө гэж хашгиралдаад. Тэгтэл энэ жил байдгүй шүү. Байдгүй гэж байгаа. Яасан германчуудад дургу болсон уу? 5 сарын 1-нд ажил хийгээд байна уу? Үгүй. Одоохондоо ч дургу болоог байна. Еврейчүүдгүй 5 сарын 1-нд. Ийм баярын төлөө ажилласан ч яах вэ? Сибирскийн хаалгыг хонготож байна уу да? Надагтай хэнтэй олцов. Асуух юу байна? Яасан гэж? Мишка. Амдуу. Хүлээ. Эхлээд манайхаар ор. Харин чи сайн сайхан юм бодоод ам ангаагаад үзээрэй. Оролдоо Мишка. Ороод. Чөтгөр гэж. Ой, чи еврей үстэй. Яаж хотоор явдаг байна? Дахиад нэг удаа еврейчүүдийн талаар дуурдаг юм бол чамааг оршуулна шүү. Бүгдийг ойлгосноо. Хөрш гэдэг чинь ариун шүү дээ. Навшнууд. Хөл бөмбөг тоглуулахар сулсан гэд боддоо. Өрөөний чинь төлөхөр. Аав ээж чинь үгүй болсон. Тиймээс дүүг чинь авах хэрэгтэй болсон юм. Би ажилд орсон. Хөл бөмбөг тоглоно. Уг нь ч бэлтгэл хийх газар байхгүй л дээ. Чиний над ус талгайг. Тэгж бод ахуулна үстэй. Ийм л амьдралтай байна да. Чи идэд сайд. Дишэний цагдавс. Шивцовыг санаж байна уу? Одоо Киевд спортын дарга. Хэн мэдлээ? Анна яасан. Бургомистр ихнэр болсон. Хүн болгон л чадах чинь нэгээр хичээж байна. Дээд. Чи яасан? Та нарыг бөөнд ч авч явсны дараа бид бүсэлтэнд орсон. Би ч нуугдаж гарсан л да. Өвөлдөө айл зарагдж байгаад өөр тосгон руу зогтсон. Ашгүй оромж өгсөн. Хаан сайгүй сайн хүмүүс байдаг юм байна лээ. Даанч түргэн дуустдаг юм. Киевд одоо хөл хорой тогтоос. Би Стевко зөндөө хэлээд нэмэргүй. Дахиад гэртээ хоноогүй. Ажил ихтэй байхад байдгүй шүү. Наа тийм. Хамгийн чухал юм. Ээж чинь чамд өгчхөрэй гэсэн. За явъя да. Хоцорлоо. Сокс. 2 минут хоцорлоо. Өршөөрэй захирлаа. Энэний чинь төлөө боолч юмсан. Юу ярина вэ? Тэгвэл шивцов ууж гашууд штэ. Тэр шивцов чинь дургу хөргөж шүү. Яасан. Бэлтгэл хийх үйл ажиллагааг ханга. Тамирчдад нөхцөл байдлыг гаргаж өг гэдэг. Навшимт. Таач нөрөө Динамовагийн нэгж тоглолтыг алгасалгүй үздэг гэсэн биз дээ. Миний гарын үсгийг одоо хурдлаа хадгалдаг гэсэн. Юу гэсэн үг? Баг бүр төлөхөд тэрний төлөө бишээ. Таны л төлөө хүчин зүтгэмээр байна. Үйлдвэр маань шүү дээ. Тийм үү? Ер нь бол германчуудтай учир зүгөө олзож болно л да. Volksdeutsch шүү дээ. Тэгээд учир байдал гэж байна. Тэгээд ч ганц багтай бол юуных нь аврах шалгууруулах байх вэ? Шивцов рухтай харин бид үгүй та старттай. Хүчтэй баг бүрдүүлнэ үү? Санаа зовлтгүй дээ. Өнөөдөр нэг тоглогч олсон. Залуу
Бичвэрэнтний талаар дараа ярилцъя. Юу ч чаддгийг үзмээр байна. Тэр болно. За. Багийнхан дээр очив. Гүгээд. Чи чинь солиорой юу? Энэний чинь төлөө буудаж болох байсан юм. Өөрийгөө л хичээ. Битгий олон юм яриад байна. Аша, Никола. Нав шигэж. Хөдлөрөө. Сайн байна уу? Энэ 3 хоногийнх. За алив. Баруун тал руугаа алив л дээ. Ажиллаа дугаар хүүгдээ. Дахиад. За, дахиад. Хүчтэй зөхөд өгөөрэй. За алив. Нөхдөө. Бүгдэд чинь 5 дугаар сарын 1-ний баяр хүргэе. Төр завсарлаа. Дахиж нөхөд гэж байхгүй. Тэгвэл бид юу юм? Андрууха, ноёнтон болоо юу? Өнөөдөр Ленинградын Динамо бүсэлтийн нөхцөлд гарнизон багийг 7-3-ын харьцаатай хожлоо. Тэднийг манайхаас муу хоолдог байгаад ингэж баяр тэмдэглэж байна. Чи дайшин залбоогоо сайн тордоод өг. Тийм ээ. Германчуудыг айлгана. Тэнд манайхан өөр хоорондоо тоглож байхад бид германчуудыг зугаацуулах болж гинүү. Стёба бид хоёр лагерт цустай биентерээ бөмбөг хийж өшгөлж байсан юм. Яагаад гэвэл бид үргэлж Динамо. Ажиллацгаая. Энийг харах хэрэгтэй. Өгөөдөгтөө. Яг одоо хай. Шата. Степа. Битгий наадгараа тоглоорой. Степа. Чи зөвхөн биднэр тогтохгүй дахиад 100 хүнийг буудуулмаар байна уу? Степа. Дүүмэн гомдох хэрэггүй шүү. Хэлэх юм байгаа бол хэлэлтэй. Бид сонсъё. Харин наад ухал хуудас чинь цаазын ял болно. Сонсч байна уу? Степа. Хэрвээ элдвийн юм хэлэх гэвэл яах вэ? Би чадахгүй шүү дээ. Тэгвэл хоол идэхийг чадах уу? Тэр ч яах вэ? Одоохондоо тоглохгүй байгаа. Бэлтгэл дээр сураарай. Тэгээд бичиг баримттай болж хэрэгтэй. Болтой битгий чичрээд байна. Бурхан шиг л тоглоно. Хагас хамгаалтан дээр хэнийг ч урдаа гаргахгүй шүү. Польш юм биз дээ? Польш католик, Пансеверский билүү? Тийм ээ, үнэн. Тэгвэл ноёнтны шашин еврей биш юм биз дээ? Тиймээр явж. Бидний юм бүхэн шудрах гэж бодож байсан юм. Багийнхны католик шашинтай хөлбөмбөгчдөр дүүргээд л. Би нөгөө юулда Динамод сэлгэн цууж исэн. Тэгэхэд биднийг бүгдийг цэрэгт татсан л да. Тийм би. Динамогийнхан бүгдээрээ улаан харинд орсон юм биз дээ? Эхний игнэнд чөтгөр аваа. Тамирчид юм биз дээ? Хараач хөөе. Пан поляк байж байна. За. Явж бэлтгэлээ хий. Яв. Баярлалаа. Польш хэл сур. Баярлалаа. Петр ганич байлсан шүү. Чи хаанаас авсан? Гэрээс ээж хадгалж байсан. Ээжтэй баярлалаа гэж хэлээрэй. Бид чамайг Польш болгосон. Одоо хөлбөмбөг тоглоод сурчих бол тэгэл болоо. Тэгэд яах вэ? Би ч татгалзахгүй л дээ. За алив. Энэ бүгдийг сайтар бодож хийх хэрэгтэй. Энэ бол улс төрийн асуудал. Чиний баг германчуудыг яллаа гэж бодъё. Тэд баярлах уу? Би Германы засаг захиргаатай тийм ч дулаан харилцаатай биш. Тэгвэл хожигдчихгүй юу да? Хожигдох нь бас муу. Үндэсний баг эхний тэмцээн. Үгүй ээ. Эхний тэмцээнийг руу хожих хэрэгтэй. Талхны үйлдвэрийн баг гэж байгаа. Старт гэдэг юм. Тэд тэгээд сайн тоглодог. Яг вэ. 3 тахирдууд тоглогч. Гэхдээ тэнд хуучны Динамогийнхан байгаа. Жигүүр байхгүй. Хамгаалалт сулхан. Ангиж вайшивцов. Эхний тэмцээн дээр руу хожих ёстой шүү. Заавал. Ойлгоо. Заавал хожих. Энэ юу вэ? Юу бичсэн байгаа юм? Фашист. Зандалчдад үхэл. Тийм үү? Фашист зандалчдад үхэл. Ойлгож байна. Бергман хэлдэг. Тэд хэнийг хэлж байгаа юм болоо? Италичуудыг уу?
Тэд л фашистууд үстэй. Бид бол национал социалистууд. Тиймээс тэдний хувьд агуу фюрер Аль Муссолини хоёр нэг хүн үү? Та биднийг хэлж байгаамаа. Гэхдээ аюулын төвшин доогор байгаа. Нууц байгууллага хүн багтай. Энэ цааснаас өөр юу ч байхгүй. Та тэгээд яг яах бодолтой байна? Замдалчид гин шүү. Яагаад замдалчид гэж? Тэгснээс хог цэвэрлэгчд гэвэл илүү тохирох байж. Эхний ээлжинд еврей биш оршин суугчдаас 300 буудна. Еврейчүүд үлдсэн гэж юу? Статистик ноён Эберхард. Үлдэгдэл хизээд байдаг юм. Бид энэ асуудлыг орон нутгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байгаа. Тийм ээ, зөв. Тэд буудан хорог. Тэд буудан үз. Фашист замдалчдад үхэл гинэ. Замдалчдад гин шүү. Бурхан минь. Намайг тавилтаа. Соня. Соня чи унтж байна уу? Соня минь дээ ямар унтамхай юм бэ? Соня. Чи яава? Би тараад байна. Одох. Хүлээж байгаарай. Одоохон дулаацнаа. Одоох. Одоох. Юм ууч. Намайг сонс. Би одоо түрхэн зур гараад эмч дуудаад ирээ. Твчиж байгаарай заа юу. Сайн байна. Мунасхай. Хүн бүр баатар болдгүй юм. Би их чадахгүй. Яг тэгвэл баатар гэдэг бусдын төлөө өгч чаддаг хүнийг хэлдэг. Би ингэж мэдээгүй шүү дээ. Ухаалаг хуудас цацна гэдэг баатарлаг зүйлс гэж бодож байна уу? Тэгэд яах вэ? Би буруу гэж хэлээгүй. Би тэгж чадахгүй гэж байна. Яг тэгвэл тэднээс ууч 300 хүн өгчгээд байна. Баатар биш, жирийн хүмүүс. Дайн болж шүү дээ. Гар цохрол гарч ил таараа. Тэмцэл үргэлжилж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой биз дээ. Энд дээрээс буу Стефа. Өөр аргаар найд өргөх хэрэгтэй. Талбай дээр үзүүлэмж. Чамаас гоё хоолё. Олчвол яах юм бэ? Айх хэрэггүй дээ Анна Сергеевна. Гэрлүүгээ ханиалах болохоор хинт сонсохгүй. Би хинийхээ төлөө тоглохоо ойлгохгүй. Талах комбинат уу эсвэл германчуудын төлөө юу? Би л хувьдаа Динамогийн төлөө тоглоно. Зөв шүү. Тань дууссан. Герман ялсан. Яг ялсан бол яа гэх юм? Германчуудын доор амьдрахаас. Тэгж ярихгүй. Та нар чаддгийм бол тоглоцгоо. Би ч гэсэн хэрэгтэй бол талбай дээр гарна. Гэхдээ тоглохгүй. Би зөвлөлтийн тамирчин. Иймэрхүү юмд л оролцохгүй. За гарцгаая. Очиж бөмбөг өшгөлье.
Ямар ч байсан би чамд итгэж байгаа шүү, Микола. Оройтхнаа. Явъя. Өнөөдрийн тэмцээнд Рух баг оролцсон. Хотын захиргааны нэрийн өмнөөс ахлагч Георгий Шевцов. Тэдний өрсөлдөгч Старт баг. Тэрээр талхны үйлдвэрийг төлөөж байна. Багуу тав байдар гарч ирж байна. Бид тоглолт эхлэхийг хүлээж байна. Тоглолтыг дэслэгч Эрвин Шүүн. Ахлагч Шевцов болон Раневич нар нэг нэгэндээ баяр хүргэж байна. Тоглолтыг нэг Рейхсмаркийн тусламжтайгаар шодлоо. Манах. Бомбог Старт багт очлоо. Наашаа соскаталк юм. Анхааралтай тоглоорой, мэдв үү? Боломж гармагц. Алдаа гарга. Ойлгосноо? Чамайг талбайгаас аль болох түргэн гаргах хэрэгтэй. Ямар хөл бөмбөг тоглож чаддгүйг харуулдаг юм шиг. Харин бид аруулаа тоглоно. Восмиков ганцаараа 2 хүлээ тэмцэж байна. На прекрасной траве при идеальной футбольной погоде. Газ auf der Seite des Flusses, das ist klar. Sienna, auf welcher Seite sind Sie? Хэнийг дэмжих вэ гэж асууж байна. Ингэж хэл. Бургомистр үндэсний Рух багийг дэмжих нь мэдээж хэрэг. Тэр Киев хотын бургомистрийн хувьд үндэсний Рух багийг дэмжинэ гэж байна. Та сайхан Берлин аялагтай юм байна. Баярлалаа. Тэр бургомистртай танилцахдаа тагтаа боловч цэвэр спортын сонирхлын дагуу Старт багийг дэмжинэ гэж байна. Рух багийн ахлагч Шевцов эсрэг багийн хамгаалагчийг агшин зур хуурлаа. Эцсийн хамгаалагч үлдсэн бөгөөд тунгууд ихгүй хаалгачтай нүр тулахад гарцаагүй юм. Хоратаргаар Старт багийн хамгаалагч Рухын давтагчийг зогсоолоо. Шүүгч юу шийдхэн сонирн байна. Шудрах шийдвэр. Старт баг тоглолт дуустал цөөнх боллоо. Үгүй. Паш тоглож байгаа юм. Дэслэгч Хэрвэн таргуулын цогт оноож байна. Старт баг хаалт тавилаа. Шевцов гол тундас цаглаа. Раневич бөмбөгийг барьлаа. Бөмбөг хамгаалагч төглөө. Шевцов дайрлаа. Микола! Бөмбөгийг цаглаа гол. Энэ байж болно гэж үү дээ. Старт багийнхан юу гэж байсан ойлгомжгүй. Хөгийн амтэн. Энэ дээрээс дүргэжч байна. Тэглэжсэн голыг тооцлоо. Нэг тгийн харьцаатай Рух баг тэргүүлж байна. Бөмбөгийг гаргалаа. Алуултаа Микола. Баруун жигүүр дамжууллаа. Сэдийг цоглоо. Гол! Эндэр хором тогтолж байна. Тооны харьцаа тэнцлээ. Сайн байна. Ой, унтчихсан юм уу? Одоо тоглоно да. Тооны харьцаа 1-1. Асалтай цохилж
бомбог хаалганд орлоо. Төрөв нэг Старбак хожиж явна. Раневич сайн байна. Найда. Бүгд ч өөрж байна. Шар аргаар дайлъя. Өршөөгөө. Энд чинь юу болж байгаа юм? Юу болж байгаа бэ гэж асууж байна. Та нар хэн ингэж тоглож гэж хэлсэн юм? Хэн? Чи надад сая юу болсныг хэлээд өгдөө. Тэдэнд жигүүр байхгүй. Хамгаалтанд цоорхоо гэдэг билүү. Чандал өөрчн цоорхоо нэмэгдэх үедээ. Наян спортын хорооны дарга. Энэ чинь эхний л тоглолт шүү дээ. Бүгдийг засна. Раневичи оронд хорихлагар руу явуулж ирсэн. Сайн байна Микола, баярлалаа. Чи хэрэгэлцэж байсан. Тийм ээ, баг зэрэг. Николай, ядаж байгуулсан чинь баяр үргээ. Коля. Гар үсэг авах нь. Болно. Сайн уу? Чи яаж унтаад? Самгаас сайн. Тийм үү. Ялалтын баяр хүргэе. Би ч гэсэн чамд. Чиний одоо юу бодож байгааг чинь би мэднэ. Тэр чухал биш ээ. Хадагтаа та яачих вэ? Ноён бургомистр таныг машиндаа хүлээж байна. Би чамд хайртай байсан. Бургомистр тэмцээнд таалагдсангүй. Тэр мэдээжээ. Харин германчуудад маш их таалагдсан. Тийм ээ. Бас унгарчуудад, румынчуудад таалагдсан. Бүгд бидэнтэй тоглохыг хүсэж байна. Тиймээс одооноос тэмцээний тухай тохирё. Дараалал зогс, дараалал нохоон гөлгнүүд минь. Чи яагаад урвайгаад толгой гудгаар байна ахлагчаа? Хожлоо шүү дээ. Бидэнд мэрэгжлийн дасгалжуулагч хэрэгтэй байна. Хайлда. Би бүгдийг зохицуулъя. Тийм. Мэ. Баяраа тэмдэглэе. Яг нэг ч нарийн байна шүү. Юу болох юм бэ? Анна би тодорхой бөгөөд ойлгомжтой гэрэлтийн гэрээтэй гэж бодсон юмсан. Та өөрөө намайг тэмцээнд авчирсан. Болоод. Миний юу ярьж байгааг чи сайн ойлгож байгаа. Чи зөвхөн намайг ч биш, бас тэрнийг ч гэсэн эрсдэлд оруулж байна. Танд санаа зовох юм байхгүй. Одохгүй дайнд дуусна. Украин улс Германы шилдэг зах хязгаар нутаг болно. Чи Парист хүмүүс үзэсгэлэн ресторан, загварын салонуудаар явж байгаа гэдгийг мэдхүү? Дайн болж байх ч үдэ. Чи бид хоёр тийш явна. Тун удахгүй явна. Ялтын дараа. Хормын аялалд. Парисын тухай мэднэ. Бас манад хүмүүсийг буудаж байгааг ч мэднэ. 100-100-аар нь зүг зүгээр байгаа хүмүүсийг. Герман руу мал мэт тууж байгааг нь ч мэднэ. Тийм ээ. Энэ бол дайн. Манай улсад оносон хүнд хүчээр туршилт. Та манай улс гэж юу хэлж байгаа юм бэ? Намайг та гэж дуудахаа болж үз. Энэ манай туг. Сайн байна. Тэгшлээдтэй. Хэрэггүй баярлалаа. Баярлалаа. Амсалтаа. Хэрэггүйтэй. Коля баяр үргээ. Баяр үргээ. Баярлалаа. Сайн уу Павлович? Илүүч сайн явлаа. Яасан, буруутгаж байна уу? Буруутгаж байна. Яасан гэж чамайг буруутгах юм?
Би ажиллаа хийж байна. Бидний дасгалжуулах хэрэгтэй байна. Би чаддаггүй. Германчуудыг зугаацуулах гэж юу? Асаагүр ямар үнэтэй бай. Ранивич, ахмиж багшимтэй. Өчигдөр яаж манай Динамо полицай нарыг арчиж хайсныг харсан уу? 7-2-оор бодно гэсэн шүү дээ. Сайн байна. Маргааш 8 цагт манай талбай дээр. Бүгд зүгээр. Эдгэрч байгаа. Халуунгүй болсон. Брейкман хүрээдэргүй. Трүүчийн тоглолттой холбоотой амигц замбраагүй байдлыг зохицуулв. Над руу Берлинээс ярьсан. Дээд команд л манай энд юу болоод гойг сонирхож байна. Би тэдэнд даага нэг тоглолт амнасчихсан. Та өөрийн шийдвэрийг өөрчлөх хэрэгтэй. Яах хэрэгтэй гинэ? Тэгвэл энэ бид ялагдлаа хөлийн зөвшөөрлөө гэсэн үг. Бид тэр муу сайнуудад дэндүү ихийг зөвшөөрсөн. Брейкман, таны даалгавар бол манай ялалтыг зохион байгуулах. Юу гэнэ? Гэхдээ бүгд шудраг байх ёстой. Спортын дүрм журмын дагуу. Хэнч намайг сонсч байна уу? Хэнч манай ялалт нь эргэлзэх ёсгүй. Тийм ээ. Тэгвэл бид лигээс мэрэгжлийн тамирчид авчирч хүч нэмэх хэрэгтэй бол. Тэгээ Брейкман хүч нэм. Асуудлыг шийд. Энэ таны ажил. Та өөрийн толгоогоор хариуцсан шүү. Зөвхөн спортч биш. Та надад найдаж болно. Гестапо энэ байтугай асуудлыг шийдэж ирсэн юм. Надад санагдав эсвэл эдгээр үнэхээр ажиллаа дуусгачих уу? Би тоглолтын өмнө багансгсан цагаар ажиллаж болно гэж үзсэн. Тийм дээ. Энэ шудраг болно. Би таныг ингэж дүгнэнэ гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Хөл бөмбөгчдийнхөө хувийн хэргийг өгч бай да. Тэгэхээр Ранивич бол ахлагч бас хаалагч юм байна. Энэ нь бидэнд асуудлыг шийдэхэд туслана. Та нар тэрний эргэн тойрносгүй амтан мэдэх үү? Мэдээж дүүгээс нь бусад. Энэ хавцад хэрэгт юу ч бичээгүй байна. Эцэг эх нь нас барсан. Эсвэл тэр нь сүйт бүсгүй байдаг юм биш үү? Эсвэл нууц амраг? Намайг уучлаарай. Ноён стандартын физер. Нэг тийм хүн би.
ноён бургомистрийн эхнэр байгаа юм. Es ist die Frau von Herrn Bürgermeister. Herr Schäfzow, aus Ihren Unterlagen geht hervor, dass die Frau des Bürgermeisters Тэгэхээр бургомистрийн эхнэр таны хуучин эхнэр тийм үү? Одоо тэгвэл биднээс өмнө хаашаа ч амьдралтай байсан юм битээ. Та явж болно. Харин та бургомистр. Үлд. Таны эхнэр хотод байгаа юу? Би таны бүрэн мэдэлд ажуулахын тулд анхаарч үзье. Та явж болно. Бринкман ярьж байна. Бургомистрийн байшинг хамгаалалтанд ав. 10 автоматтай хүн. Эзэгтэйг ямар ч үед миний мэдэлд байлгах үүднээс битгий гаргах. Бас тэр хаалгачийг над тэр дууд. Чимээ шүүгэнгүй шүү. Стой. Зогс. Ийм байцаал. Раневич. Аваад юу? Аяаралтай гар өвдөж байна. Моноха. Түргэлээ аваад яв. Та манай залууст нэлээд төвөг бодлаа. Намайг захнаас зурхад би их дургүй. Надад таныг нэр төрлөөр хожигдоход хэцүү юм байхгүй гэж санагдах юм. Та хэлсэн бөмбөгийг алдахад л болно. Чадахгүй л яах вэ? Тэгвэл яах? Маш энгийн. Дайн дуустал танаа багийн хинч амьд үлдэхгүй. Дайн дуусахад ойрхон байна. Бид одоо Сталинградыг аваад ялна. Танаахан баатруу чиг өгөхгүй. Бид ар араас нь хороож тэдний үхэл энэ хөл бөмбөгийн тэмцээнтэй ямар ч холбоогүй болно. Би хожигдохгүй. Und dann gibt es noch etwas. Бас нэг юм байна. Таны хайртай бүсгүй Анна Сергеевна манад байгаа. Таны хувьд тэр утга учиртайг би мэднэ. Тиймээс зөвхөн танаас тэрний амьдрал үхэл шийдэгдэх болно. Und zu guter Letzt empfehle ich Ihnen die Nacht heute bei uns im Keller zu verbringen. Манай подвол үдшиг өнгөрүүлэнгээ сайтар бодож үзхийг гуй. Wir fahren Sie morgen ins Stadion. Бид маргааш таныг цэнгэлэг хүрээлэнд хүргэж өгөх бөгөөд тэрнээс өмнө танд бүгдийг бодож зөв шийдвэр гаргах хугацаа гарна. Манайх 5 тухтай. Болж байна уу? Болгоё доо. Паул Иванович, яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ? Энэ таны захирамж уу? Таны хардлагт уу? Үгүй, миний захирамж биш. Чи яг одоо явна. Яагаад явна гэж байгаа вэ? Хаашаа? Ногтно. Миний нагцгчин байшин байгаа. Тэнд хэн ч амьдрдаггүй юм. Би бүгдийг энд зурсан байгаа.
Юу болсон юм бэ? Тэгэхээр Раневичийг чамаар сүрдүүлж байгаа юм. Тийм ээ. Бүгд маргаашийн тоглолтоос болсон. Гэтэл би чамайг хамгаалж чадахгүй. Би одоо явж чадахгүй. Ангаж. Тэрнийг бүгдийг өөрөө шийднэ гэж би бодож байна. Харин чи бяцхан еврей охиныг бодох хэрэгтэй. Юу? Маа. 2 зам явах. Би хотоос гаргаж чадахгүй. Зөвхөн хотын бүсэлтээс гаргаж чадна. Цаашаа өөрөө яваарай. Маргааш хүртэл хинж хайх. Та Соныг яаж мэдтгийг? Нөхөр нь эхнэрийн тухай бүгдийг мэдэх ёстой шүү дээ. Чи яах юм? Хөрхийдөө. Украины минь Германы доор нуугдаад байж болсонгүй. Харин эхнэртэйгээ дайтна гэж би амлалт өгөөгүй. Чамайг хаашаа хүргэж өгөө? Чи мэдэж байгаа. За. Явцгаая. Оля. Чи яач вэ? Алив нуугд. Цаг алга. Коля танад байгаа юу? Байхгүй. Андрей чи хаанагааг мэдхгүй биз? Үчи минь хадагтай ана. Цай уу? Баярлалаа. Би яарч явна л да. Дараа олъё. Баярлалаа. Савчкаг хотоос гарах хэрэгтэй байна. Аяар юм. Бургомистр эвэртэй болж байгаа юм байна да. Хөг янхан. Хөрхийдөө Коля. Яадаг юм нусгаа вэ чи? Чи юу гэж бодоод байгаа юм бэ? Та нарыг тэний хөл бөмбөг тоглоёг сулсан гэж бодоо юу? Та нарын амь насаар өөрийнхөө сольсон. Чи хэний хүчээр гарсан гэж бодсон юм? Эмэгтэйчүүд дандаа ялагчд очдөг юм дүү? Ялагчдад бас танаа тэрний чинь дүүг хагасчд нууж байгаа. Гэтэл ирчүүд та нар юу хийж байгаа юм бэ? Бөмбөгөө дэвшгэж байгаа үстэй. Хэн нь ялагч болгоо харнаа гайгүй. Андрюшенька. Ячиг уучлаарай. Манай од хазарсан орлох шиг дээ. Талбай дээр гарах цаг боллоо. Аль эсвэл гарахаасаа татгалзаж байна уу? Тэгвэл та нарыг хожигдсон тооцох болно. Ирнэ. Гүйгээд бэлдээд юм болвол хаалган дээр зогсоорой. Харин та нар сэлгээнд явъя. Түрүү чи удаа ийм зүйл болсон. Харин өнөөдөр дагаа нэгсэн тоглолт болно. Ер нь бол дагаа нэгнэ гэдэг дэндүү дайч үг. Коля чи яач вэ? Мөх юм зүгээрээ. Чи хаана байваа? Гестапогаар зочлоод. Ялвал буудна гэсэн. Юу гинэ? Коля гестапод очоод ирж хождгийн болоо буудна гэсэн байна. Түрүү чин тоглолтоос ялгаад тань Рекслигийн мэрэгжлийн тоглолцоор бүр чэслэвчээ. Тэмцээн бэрхшээлээр дүүрэн болох бөгөөд бид сонирхолтой бөгөөд үзэсгэлэнтэй тоглолтыг үзнэ гэж найдаж байна. Магистрийн ахлагчтай Флагл баг болон Кевин талхны үйлдвэрийн старт багийг танилцуулж байна. Beide Mannschaften. Wir fiebern einem schönen Spiel entgegen. Чамайг тэнд байхад наадах чинь тавьсан уу?
Би ч гэсэн Анагаас болж өчигдөр хичээс банк хүртсэн. Ана бидний хориглагараас гаргасан юм байна лээ. Өөрийнхөө амьдралыг биднийхаар солисон юм байна. Bürgermeister, warum haben Sie denn Ihre Frau nicht mitgebracht? Та ягаад ихнэрээ авчираагүй гэлээ? Гэр ажил ихтэй байгаа. Хөл бөмбөг хүүхний ажил биш шүү дээ. Дөрөвчин тоглолт старт багийн хожлоор төгсснийг сануулъя. За ингээд тоглолт эхэллээ. Бөмбөгийг флагл баг гаргаж байна. Айд. Тийш зэрэг. Дахиад лоногчгүй зөхөж бөмбөг флагл багтачлаа. Флагл багийн Макс тогтоо. Раневич хаалаа. Динамо алив. Бөмбөгийг гарнаас алдаж хаалганд орлоо. Гол. Оберлатенант дармын хаалган цоглоо. Нэг тэг флагл хошуулж байна. Ингээд тооныглээ. Хүснэгтэн дээр нэг тэгээр флагл тэргүүлж байна. Довтлоо. Флагл баруун жигүүртээ дамжууллаа. Довтлж байна. Ятга бэр. Флаглийнхэн баруун жигүүрээрээ довтлж байна. Цоглоо. Гол. Бомбог дахин старт багийн хаалганд орж Фриц Мюллер шалгарлаа. Коли. Чи бөмбөгийг авч чадах байсан шүү дээ. Тоглолт хожигдож байна да ахлагч. Флагл старт багуудын оноо Эг 2. Сайн байна уу? Яс. Өнөөдөр болохгүй нү? Добрый. Зайчаша. Би добрый. Миний авах юм аа. Андрюша! Танаахан өнөөдөр хожихгүй байвал сайн байна. Голорда. Тооны харьцаа богинолоо. Нэгдүгээр үед дуусахад бага хугацаа үлдлээ. Старт баг тооны харьцааг тэнцвүүлж чадах болов уу? Тооны харьцаа 1-2. Флагл баг тэргүүлж байна. Одоо төвөөс флагл баг гаргана. Старт баг идэвх санаачлалыг гартаа авч чадлаа. Тооны харьцаа 1-2. Стартын тэмцээнд оноог тэнцвүүлж чадах болов уу? Талбайн төвөөс гаргаж байна. Бөмбөг дамжуулалт оновчгууллаа. Флагл багийн давтагчид бөмбөг шилжлээ. Харгуулын зурвас орж ирлээ. Цоглоо гол. Бөмбөг хаалганд орлоо. Тийм ээ, юм бодогдож байна.
Бүх юм сайхан. Бүх юм сайхан. Коля. Би чамд хайртай. Ах минь. Юундаа үйлсэн бэ? Одоо бүх юм сайхан болно. Нулимсаарч. Бүгдийн өмнөөс шийдэж чадахгүй. Би хувьдаа бол ялалтын төлөө санал өгч байна. Биднийг хална штэ. Энэ нь хасах. Гэхдээ бид энийг даваад гарнаа. Чи мэдэн шүү дээ. Өхөөс үл буцах зүйл гэж бас байдаг юм байна. Би тоглоно. Энэ дээр байгаа манайхан энэ мосонуудыг цохиж болдгийм байна гэдгийг мэдэж явах. Юу ч дуусаагүй. Ялалт манайх гэдгийг бүгдээрээ мэдэж авцгааг. Би энэний төлөө санал өгч байна. Ингээд би ч гэсэн гарч ирлээ. Коля, сэлгээний тоглогчтой бүгдийг бодгоо. Би зөвшөөрч байна. Санал нэгтэй байна. За яа, Динамо. Явж бомб ушгэлэх үү? Тэдэнд үзүүлээд өгөх үү? Урагшаа залуусаа. Тэрнийг бараарай Симеон. Миний хөд өвдөж байсан юм шүү дээ. Тийм ээ. Коля, чи зүгээр үү? Бид тоглоно. Болцгоо. Хөл бөмбөг тоглоё. Хэрвээ Раневич тоглож чадхааргүй бол хаалган дээр өөр хүнийг зогсоо болно.
Зүгээр. Чи тоглож чадах нь уу? Үгүй бол зүгээр л хэлж. Бид новчлуудыг шүдэрээ зулгаах болно. Би зүгээрээ. Ирчүүдээ хамгаалтан зогсон шүү. Ийч хэнийг ч оруулахгүй. Урагшаа. Бобров спортын бусалдаа гаргаж өрсөлдөгчөө зоглоо. Обер-лейтенант Эрвин 11 метрийн зохилтыг заалаа. Торгуулийн зохилт. Таны өмнө тоглож байсан шүү дээ. Бичгийн хивээ таньж байна. Коди айдв. Үнэн дээр энэ тэмцээний оргил үе болж байна. Коя, барин шүү. Та авшир хонгор минь. За, идэв цохороо. Тэмцээний дараа Николай болон түүний нөхдөд аз жаргалтай 7 хоног заяасан юм. 2005 онд Гамбург хотын прокурорын газар 20 жилийн үхлийн тэмцээний хэргийг хаасан юм. Германы мөрдөн байцаагчид Киевийн Динамогийн хөл бөмбөгчдийг буудан хороосон хэрэг болон тэдний Флагл багийг хоцсон хэргийн холбоо сүлбээг олж чадаагүй лээ. Город, где мы пацанами гоняли футбол, где на бульварах каштаны весной расцветают. Город, в котором мне камешек каждый знаком. Нас на футбол, как на бой, провожает. Жизнь не игра, не вернется она, и летит в небеса наша песня. И не найти на Млечном пути поле, где
вместе. Флаг бокового судьи взвился, как знамя. Наши футболки в крови, но победа за нами. А над Днепром в облаках дожди грозовые. Землю не тронут пока мы живые. Флаг бокового судьи взвился, как знамя. Наши футболки в крови, но победа за нами. А над Днепром в облаках дожди грозовые. Землю не тронут